Увс аймгийн цагдаагийн газрын танилцуулга. Увс аймаг нь засаг захиргааны нэгжийн 19 сум 92 багт хуваагдсан 85 мянган хүн ам орчин суух 60.6 км квадрат нутаг дэвсгэртэй. Аймгийн төвөн Чандман улаан удаа төссөн Улаангом хот юм. Байгаль газар зүүн хамгийн номдор цэг нь далайн төвснөөс дээш 760 м орчих увс нуурын мандлаас хамгийн өндөр цэг нь 4130 м төрөгдсөн Харьхаа дөрвний улсын мос дөргөл хүртэлх байгалийн бүх бүс дүүр багтаасан нутагт дөрвөд, баяд, хотон, халах сартууд яснууд амьдардаг. Увс аймгийн цагдаагийн газар нь 1940 онд цагдаа зэрэглэх анги нэгтээгээр 5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Өдгөө 85 жилийн түүхтэй тус газар нь төрөл мэргэжлийн 7, сум дундын 4 тасаг бүхий 169 албан хаагчийн орон тоотоогоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 20 удирдлага цагдаагийн даргаар томилогдсон ажилласнаас анхны дараагаар дэнзэн ажиллаж байсан бол одоогийн дарга нь цагдаагийн дэд хурандаа амар бот юм. Одоогоор тус цагдаагийн газар нь 88 офицер, 79 ахлагч, 3 энгийн ажилтан ажиллаж байна. Нийт бүрэлдэхүүний 91% нь эрэгтэй, 9% нь эмэгтэй бөгөөд насны ангиллаар авч үзвэл 21-ээс 25 насны 33%, 26-аас 30 насны 35, 31-ээс 35 насны 51, 36-аас 40 насны 32, 41-ээс 50 насны 16 албан хаагч ажиллаж байна. Тус цагдаагийн газарт спортын мастер 1, дэд мастер 6, үндэсний бүхийн аймгийн арсан 1, аймгийн начин сумын зан тус бүр 1, сумын начин 3 ажиллаж байна. Цагдаа дотоодын цэргийн авраг шалгуулах, гардан тулааны тэмцээнд оролцож буй албан хаагчдаа спортын өндөр амжилт хүсье.